Сайн байцгаана эрхэм үндэт үзэгчдээ. Манай Монголын болиолын дээд лигийн талаар ярилцдаг Mind the Game контент юм нээлж дугаар инхүү эхэлж байна. За өнөөдөр маань дугаарт болиол тайлбарлагч Үлзий Бадрах маань хүрэлцэн ирсэн байгаа. Тоглолтууд ерөнхийдөө болж байна. За 11 сарын 1-ээс лиг дээрээ сууссан 7-8 өдрөөс очлаа. Ихэд бас тажиг сайхан явж байна. Тоглолтууд маш гоё өрсөлдөөнтэй явж байна. 5 гарсан тоглолтууд олон байна. 3-3 нэг шийдэгдэж байгаа ч гэсэн ер нь өндөр оноонд шийдэгдсэн. Гаднаас ирсэн импорт тоглогчдод явж чадварч одоо бас лен гоё өрсөлдөө гаргасан юм тоглолтууд явж байна. Тэгээ өмнөх дугаард нөгөө ярилцсан Легонор тамирчнуудын хувьд бол ганц нэг зөрүүтэй нөгөө мэдээлэл өгсөн үзэс байгаа тий. Тэгэхээр тэр талаар бас ярилцаад тэр ирсэн тамирчдын бас ур чадрын талаар бас хоорондоо ирсэн зөв бахаа гэж бодож байна. Тэгэхээр нөгөө натур бокс баг дээр ирсэн Легонор тамирчны талаар хоорондоо ярилцсан. Тэр тамирчны ур чадвар ер нь урд нь айлал улсад тоглож ирсэн тий. Тэгэхээр ер нь ямар хөө хэмжээний тоглогч юм гэдгийг бас өөр өөрсдийн бодлоор хаст 2 4 тоглолт хийсэн байгаа. 4 тоглолтын байдлаар тоглолтын арга барилаан талаар ярилцсан. Тэр тоглогчийн талаар мэдээлэл ер нь ямар вэ? Айлал улсад тоглож ирсэн байна. За Грекийн лигт, Израилийн лигт, Арабын нэгдсэн Эмиратад тоглож ирсэн юм тоглогч юм лээ. Японы дивизн 2-тас тоглож ирсэн тоглогч. Тэгээд Өмнөд Африкийн Ботсванаас гаралтай тоглогч. Африкуудаас ирэхэд яг Твдэл, Кен, одоо Камерун, Тунис гэсэн багууд, Египтийн багууд төгчтэй багууд шүү дээ. Тэгээд Ботсванаас ирэхэд Японы дивизн 2 дээр тоглож байсан гэхээр лен урч өдрөнд тоглогч. Эхний 2 тоглолтоос дүгнэхэд нэг тоглолтод Түмиг эсрэг 31 оноо, SG Hawks эсрэг 28 дандаа 30 төгссөн оноонууд авсан юм. Сайн тоглолт харагдчихлээ. Манай статистикийн баг ерөөдөө тэр тамирчны талаар бас нэлээд сайн судалсан. Тэгээд довтлооны чигийг хаашаа ийн гэдэг юмнуудыг гаргаж ирсэн. Тэгээ бас ер нь айгүй өндөр. Тэгээ өндрөөс нэлээд дээрээс байрдаг. Тэгээд нөгөө холбогч Мотокио бас угсаа их бөмбөг ерөөсөд байна. Тийш айгүй хайдаг юм байлээ. Тэгээд нэлээд дээрээс ч байрдаг. Ер нь л дээш нь гаргаад ах магадaltaй. Байнгын тэгж өндөр явдаг тамирч юм байлээ. Хаалт зах дээр бас айгүй хаалт сайн тавьдаг. Тэгээд аргагүй өндөрт 2 м 4 2 м тоглогчдоос ер нь хамгийн өндөр нэг байгаа шүү дээ. 2 м 4. Тэгээд бас өсрэлтэй даавалт бас нэлээд сайн гайгүй хийдэг тий. Тим тоглогч байлээ. Тэ нөгөө буцаад бас өөрөх нөгөө биеийн атлетик чанар амар сайн билээ тий. Тийм билээ. Өндөр тоглогч байхааргүй нэг харагдаад байхааргүй. Эсрэлттэй ямар ч одоо нөгөө холболтын бөмбөг нь одоо намхан байлаа гэх чинь тэр айгүй хурдан амжиж зохиж бариад тий. Тэгээ буцаад нас хаалт айгүй сайн оруулж тавьдаг болохоор ойрхон бөмбөг дээр тэрний хаалтаас гарах ер нь жоохон авралгүй маягтай л юм билээ. Ойрхон айс өчтөр чи салгаж байгаа гэж. Амар ойлгосон шүү дээ. Йоо. Дээгүүрс зогч гарах хэлээ. Тэр би яг дээгүүр зогсож байгаа л таалгач. нөгөө холболтоос нарахад нэлээд өндөр хавьулж байгаа дээгүүр тоглохын гэсэн юм л тактиктэй тоглоод ах шиг байл л дээ. За дараагийн нөгөө тоглогч SG Hawks баг дэрсэн чөлөө хамгаалагч байгаа тий. Али Насир хамгаалагчийн байр дээр чинь Пакистаны Шгшөөгийн гарааны чөлөөт хамгаалагч хэдэн оны гэсэн бай Challenge Cup-ын шилдэг хамгаалагч болж ирсэн айгүй мундаг залуу байх шиг л тий. Пакистаны Шгшөө авах чинь өөрөө ерөнхийдөө бол айгүй жиг амар сайн тоглосон. Тэгээд сая Азийн наадмаар бол Солонгосыг хожсон шүү дээ гэсэн шүү дээ. Тэгээд ер нь бол Пакистан бас Азитай нэлээд шууган тариад яваад байгаа. Нэлээд бас ур чадвар сайтай хамгаалагч. Тэгээд чөлөөт хамгаалагч одоо ингээд авчрах давуу тал сул тал миний хувьд бас ингээд харагдаад байгаа байхгүй. 6 ингээд байрал давуулт ингээд солигдохоо те. Тэрний 3 дээр нь тоглож байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө талбай дээр импорт тоглогч ингээд 2 тоглогч байх хэрэгтэй те. Тэнгүүт урт тал нөгөө нэг өндөрийн тоглогч нь импорт тоглогч яхад нэг намаагс нь дахиад импорт тоглож байгаа дахиад ээл орох боломжтой болчихж байгаа. Тэгээ тэрэнд бол дунд нь заавал Монгол ээл орох хэрэгтэй. Нөгөө намаагс импорт тоглогч нь давуулж байгаа үед араас нь чөлөөт хамгаалагч нь солигддог иймэрхүү. Тийм байна. Сул тал болон бас давуу тал бас байгаа даа байхгүй. Зүгээр 2 намаагс нь хоёулаа импорт тоглогч байгаад чөлөөт хамгаалагчтай бол үнэхээр бас давуу тал бүгдээрээ нөхөө тоглох боломжтой болж байгаа байхгүй. Монгол хамгаалалт тоглогчийн тэр уур чадвар айгүй чухал хэрэгтэй байгаа даахгүй тий. Эсвэргээр тэр хүн
сайн тоглож явах юм бол айгуу сайн, муу тоглох нь бас жоохон хэцүүлчих жоох тий. Ингээл нэг эргээл гарчихна. За ингээд түрүүчийн нөгөө нэг дугаар дээр ярьжсэн нөгөө Тэгонор тамирчдынхаа мэдээлэл ингээд нөхөд өргөхөд юм байна. Одоо энэ жилийн лигийн тоглолтуудтай холбоотой онцлог тоглолтуудаа яриад явъя. Эндсэндээ бол нэг 13 орчим эрэгтэй тоглолтсон. Тэгээ эдгээр нөгөө нэг цаг хугацааны хувьд бас нэлээд бага байгаа учраас онцлог гэсэн нэг 4-5 тоглолтыг яриад явъя гэж бодож байна. За эхний онцлог тоглолт гэвэл яг нэг 5 ээлжийн тоглолт гарсан. Түүмиг клуб, Натур Бакс хоёрын тоглолт болсон. Тэгээ аль клубүүд хоорондоо санхудаа хоорондоо таарсан. Миний хувьд бас нөгөө хуучин багийнхаа эсрэг бас тоглосон юм. Бас нэлээд өрсөлдөөндөө тоглолт болсон. 5 ээлжийн турш тоглолт болоод тэгцийн мөчид бас ялах шийдэгдсэн юм чухал. Энд өрсөлдөөнд тоглолт болсон. Тэгээд хоёрын хувьд энэ тоглолтын хувьд бодсон харсан одоо юу нь илүү давуу тал байв, сул тал нь юу байв? Энэ талаар бас үлзий хувьд. За Натур Баксын ихний тоглолтчин Япон холбогчтойгоо Мотоки те Илж Алтан Барсаас түрүүжинд ганц хэрхэн тоглолтод оролцоод болцсон тоглогч энэ жил Натур Бакс авчирсан. За дээрээс нь сүүний Ботсон тоглогч Игобе Сикуку гэдэг тоглогч 2 лигонортойгоо тоглолтод оролцсон. Тэгээд анхны тоглолт 5 гарсан тоглолтууд дээр бол 2 тоглогч бас нэлээд сайн хошил үзүүлсэн гэж харж байгаа. Дээрээс нь ихэд яг импорт тоглогчдын одоо яг урд чухал харгасан тийм тоглолт байсан гэж харж байгаа. Тэгэхээр ихэд Игобе Сикуку бас нэлээд өндөр хөвтэй тоглоонд оролцсон гэж харж байгаа. Тэрнээс бол яг өмнөх лигийн шилдэг хаагч өмнөх лигийн тоглогчдоос одоо ихэнх тоглогчд байгаа ч гэсэн амар энтрийн үед бол давталгын энтер дээр бол их оролцоогүй шүү дээ. Яг холбогчтойгоо бол төдийлөн ихний тэр 5 гарсан 2 3 тоглолтууд дээр бол нэг ойлголцоогүй гэж харж байгаа. Тэгэхээр тэрхүү импорт тоглогчдод бас оноо явуулгүй гэж харсан. Натур Баксын хувьд холбогч нь шинэ тоглогчд тоглож байгаа тамирчид нь Монгол тамирчин тэг анхудаа тоглож байгаа учраас тэг хин ямар хуу үед яаж талгадаг гэдэг мэдэхгүй байгаа учраас их хүмүүгэл энэ легонор л хайж байгаа халтаа тий. Ботсоны тоглогч тэр тоглогч ерөнхийдөө бол бас яг энэ багийн нэг гол К хүн энэ хүн юм байна да гэдэг. Яг тэр тоглолтноос эхлүүлэл мэддэж эхэлсэн баггүй тий. За энэ яг энэ тамирчин бол энэ одоо багийн хамаг оноог юу гэдэг явуулах юм байна. Тэгээ угаасаа тэр тоглогч тэгээд инх хамглан бааж хоёр ерөнхийдөө бол нэг товтлооны хамаг үүрэг ройлыг гүйцэтгэж байгаа байхгүй тий. Амар яг яалтчгүй нөгөө холбогчтойгоо ингэж тохирч чадахгүй байгаа тэрэн дээр бол ажиглагдсан. Яг товтлооны өрсөдөө 100% болохгүй ингээл тий. Тэгээд нэг жоох уучраа болоогүй байгаа ч юм шиг нэг тиймэрхүү. Тий, тиймэрхүү байдал шиг ажиглагдаад. Яг зээгээс эргүүлээ асуухад яг ингээ нөө хуучин багийнхаа эсрэг тоглоход нэг тиймэрхүү нэг мэдрэмж байдаг шүү дээ. Жоох өөр болцсон ч юм уу эсвэл яг хуучныхаараа тоглоод байна гэдэг ч юм уу тий. Тэр мэдрэмжийн хэрвээсэн бэ ер нь таньдаг багийнхаа үүдээс тоглохоор бас нэг байдаг шүү дээ. Тийм яг мэдрэмж байсан эсвэл нэг өөр ч юм уу. Яг нөгөө хуучин багийнхаа ихэнх тамирчид нөгөө нэг үүдээс тоглож байгаа учраас яг хин нөгөө нэг сул талтай, хин давуу талтай гэдэг нь аюу сан мэдж байгаа учраас тактик өөрөхөдөө нөгөө багийнхаа эсрэг нэлээд боловсруулж гарсан л да. Манай багийн хувьд бол нөгөө ямар ч импорт нөгөө нэг легонор тоглолцчихгүй тоглосон тэр тоглолтын дээр. Нөгөө олоос тэр Даниэл ирсэн байсан ч гэсэн тоглолтод оролцоогүй. ITC-ийн одоо идэвхтэй болоогүй байх учраас тоглолтод орч чадаагүй. Манай хоёр багийн тоглолтод бол яг энэ тэнцүү явсан ч гэсэн яг төгсгөлдөө нөгөө нэг гадаа тоглогчийн нөгөө ур чадрын асуудлаас аж манайх ингээд та партийн төгсгөлийг хийж чадахгүй алдаадсан тохиолдолд ороод ирсэн. Гадаа тоглогч ажиллая гэдэг нь шүү дээ. Тэр хүн чинь 31 он авсан байх. 31 он авсан. Тэгэхээр чинь багийнхаа одоо баг 2 үеийн тоглолтын оноог авах хэмжээнийг тоглолцсон байгаа. Тэгэхээр зөрүү нь бол тэрэн дээр л гарсан бол гэж хараад байна. Хуучин багийнхаа эсрэг тоглох бол яг зүгээр энэ чинь нөгөө талбай дээр байдаг л юм учраас нэг айхтар миний хувьд бол нэг тийм хүнд хэцүү эсвэл нэг юм амархан ч юм бас байгаагүй. Хаалъя гэж бодоогүй юу? Алдаж гисэн болохоо ямар нэгэн байдлаар жилгэж чадсан. Холбогчийн шийдэж байгаа бөмбөгнүүд холболтын чиг ч юм уу эсвэл холболтын өндөр ч юм уу ерөөдөө анзаарах зүйлтэй тоглолтоор юу хувьд анзаарсан юм гэхээр Токио бол жоохон миний яг төсөөлж ирснээс тийм ур чадвар тийм сайн олгоч биш гэж бодоод байгаа. Тийм хаялтын арга барилж тэр сууж байгаа хийхаараа хойшоо гидийгээд нөгөө хоёрлогоо айгүй өндөр хайдаг. Их хамгаалан болохоор ингээд хийсгээд өндөр хавиулаад айгүй хурдан тогтдог байх тал чи. Тогтоож хаяад их хамгаалан доор нь орж зохиж байгаа харагдаж байгаа юм тийм. Техник вэ нөө эсвэл зүгээр нэг юм багийнхантайгаа уусахгүй байх юу гэдэг юм хараад байгаа байхгүй. Тэгэхээр нэг айхтар бүр супер ур чадрын өндөр түвшинд ялбагч болол гэж биш байх гэж бодож байгаа.
Яванда тэгээ багтаа тасаад ирэхээр өөр болоод ирчих юм байна. Би бол одоо яаж хоорондоо ойлголцож байгаа юм бол гэдэг үнэндээ гайхаж байна. Хаангаар ярьж байгаа юм бол Японоор хоорондоо яриад байгаа юм уу? Монголоор яриад байгаа юм уу? Англиар яриад байгаа юм бидгүй. Энэ чи холбогч чи ерөөсөө байнгын ярьж өндөр нам яасан ийсэн хоошоо урагшаа түлхлээ аргалаараа зөхөөрөө гэдэг ч юм дээ. Тэр чи айгүй чухал шүү дээ. Бүх бөмбөг холбогчоор ингэж дамжиж явж байгаа. Тэгэхээр ямар комбинац явах юм, хаашаа явах юм, яах юм гэдэг тэр аюул амар том үл ойлголцол байгаа болов уу гэж би бол зүгээр дотроо бол гэж бодоод байна. Нэр тийм бах тий. Орчуулагч байлаа гэхэд яг талбай дээр чинь нөгөө аюу хэцүү шүү дээ. Нөгөө хин Мясао Монголд ирээ холбож ирсэн шүү дээ. Эмхтэй легонер. Тэгээ тэр чинь сүулдэ нараа ихжээ зөхөөрөө гэсэн бүр ийм амар монголоор ярьдаг болсон байгаа шүү дээ. Тэгээ тэр бол чинь цаг хугацааны нэлээд амар шаардсан шүү дээ. Дахиад нэг асуулт байна. Хин Азийн одоо натур бакстер байгаад байгаа шүү дээ. Азийн ер нь хэр дасгалж явуулах чи чиний бодлоор Бэлтгэл болон одоо тоглолтын нөгөө арга барил талаас бол аюул сайн дасгал гэж бодож байна. Зүгээр миний нэг анзаарсан муу зүйл нь юу гэхээр тоглогчоо хэр ур чадвартай вэ гэдэгт итгэдэг. Юм шиг санагдаад байна. За ер нь бол тоглолтын донд ингээд аюул солилцоо байдаг. Тэгээ зарим үед аюул их нэг шаардлагагүй солилцоонууд олон харагддаг. Тэр нь яг онох тохиолдол байна, онохгүй тохиолдож байна. Тэгтээ онохгүй байгаа нь бас нэг 50-аас дээш хүртэй юм шиг. Намайг байх үед тэр чинь дөнгөж ирээд нэг сар гарan 2 сарын хугацаа болцсон. Бид нэг ойлголцохын төвшөндөө л явж ирсэн байхгүй. Одоо болохоор 4-5 сарын хугацаанд явж байгаа учраас харцангууд тамирчтай ойлгоод ирсэн. Тэгээ хин ямар ур чадвартай мэдж байгаа учраас тоглогчтой ингээ нөхөө тоглуулад байгаа харагдаад байна. Тэгээд тоглолтын дээр аюух солилцоо ээжилээ. Солилцоонууд нь үр дүнтэй солилцоо байсан уугүй бас тамирч нь өөрсдөө мэдж байгаа. Эзэмийн хувьд бол яг сайн талууд бас байгаа, муу талд ч бас байгаа л. Нэг талдаа хин яг 100% даагаад аваад явах уу, буцаагаад араас нь нөхөж орж ирэхдээ хин тэр тоог ингээд тэнцүүлээ авч явах уу гэд би бас тэгж тиймэрхүү байдлаар тоглолтойгоо ингээд уншиж авч явдаг байхгүй. Миний бодлоос арай өөр байгаа даа. Эсвэл тэр нэг олон улсын дасгалжуулагчийн арга барил байна уу гэдэг юм. Гэтэ яг бид нэр ингээд байнгын тоглогчтой мэддэг болохоор ингэчгүй гэж бодоод байдаг гэж магадгүй тий. Олон улсын тийм одоо сертификаттай тэгээ олон улсад ингээд танигдсан бидрээс амар муу даа. сайн л байгаад байлгүй дээ. Гэтэ аймгийн амар судалгаа хийж дасгалж ядагч ажил мууж байгаа биш дээ. Өөрсдөө өнцгөөс нэрж байгаа учраас тий. Гэтэ одоо натур баксыг журд юм би. Одоо нөгөө намжаагийн дүү 2 м-8-тай тоглож байгаа шүү. Хүүчээ голд ороод ирнэ. Голд амар энэ хоёрын тоглолт ороод ирэх юм бол бас нэлийн бүр гараамар амар өндөрлөх гэдэг шүү дээ. Юунаас болоод та тожигчөө? Яг эргэлтийн цэг нь юу байв? Тийм манай баг 5 дугаар партнер аюух алдаа гаргах тоглосон. 2 хаагаад нэг тоглохоор оноо аваад 3-0 эхэлсэн. Тэгээ манайх руу бас ахаад сулмг ороод ирсэн. 4-0-аар боломжтой тоон дээр бас манайхаас нэг ганцын алтан дээр гадаа зохиод ингээд айлд ингээд шаардлагагүй алдаа давуулт бас алдаж байгаа. Ганц нэг холболтын алдаанууд гарч байгаа. Паасны нэг ганц нэг алдаа гарч байгаа ингээд. Натур баксаас ерөнхий шууд ингээд тоглоогоор оноо авсан байхгүй. 6 тоо манайх ингээд яг хувийн алдаанаас болоод ингээд өгцөн байгаа. Тэгээ төгсгөлийн оноо дээр хүртэл антин зогч байгаа шишээтэй тий. Шинэ баг учраас ойлголцохгүй байгаа учраас тэрэндээ тийм алдаа гараад хожигдсан баг шин. Тэгээ ер нь бол 15 13-аар хожигдсан. Ойрхон дууссан юм шүү дээ. Ойрхон дууссан. Ер нь бүх партууд ойрхон дуусаад байгаа. Тэгээ манай хамгийн гол нь ер нь натур багс гэлтгүй бусад багууд дээр хүртэл ингээд төгсгөл дээр бас нэг юм довтлогооны сонголтууд цөөхөн байгаа учраас манай ингээд хожигдоод байгаа шалтгаан болов гэж бодож байгаа. Нөгөө тоглосон статистик нь ингээ харахаар натур багсын легоноор 31 он авсан байгаа. Тэгээд араас нь одоо инх хамгаалан 18 оноо. Тэгээд голын агч амар 11 оноо. Эсвэргээрээ манай Төмөг клубээс Цэндавиш 20 оноо. Тэгээ анх 2 18 19 оноо. Тэгээд Чиндор дорж 11 оноо гээд тэрөөсөө яг нөгөө нэг импорт тоглогчийн зөрүү яг энэ дээр гарч ирж байгаа 31 оноо авсан. Тэгээ манайхаас бол ерөөсөө гол 2 давтагч бол Цэндавиш анх 2 20 төгсөн оноо тавсан. Тэгээ 20 төгсөн оноо тавсан. Тэгээд ерөөхдөө ингээд легонор тамирчны ялгаан дээрээс ингээ манай хожигдсон гэж харагдаад байна. Яг статистикс харагдахаар. Тэгээ анх 2 хин Цэндавиш 2 бол бас
авах ёстойгоо оноогоо бол авсан л юм байна. Ууг нь бол Тийм. Зэрэг манайх нөгөө нэг холбогчийн эсрэг опо дээр бас нэлээд тутмаг оноо авсан байгаа. тийм байна. Ер нь тоглолт болгон дээр ингэж харагдаж байна. За дараагийн хэдүүлээ онцлог тоглолт Naturbax SC Hawks гэсэн баг нээлт бас дараа тоглосон. Энэ тоглолт нь одоо 5 ээлжийн турш баян хөнгөл шидэгдсэн. Эхний 2 ээлжийн тоглолтыг Naturbax хожоод тэгээд дараалан 3 партиг бас 3 сетийг SC Hawks хоцсон. Нилээ нээлтийн хүн чих ирж үтсэн уурын гоё тоглолт болсон. Тэгээд за энэ багийн статистик харахаар SC Hawks-аас Онлбек 25 он авсан. Нэг ээлж тоглолт. Тэгээ нөгөө Кыргызстаны холбогчийн эсрэг тоглогч Батцуур 24 оноо, энэ Эрдэнэ 17 оноо. Тэгээ бус нь 10-аас дээш оноо гэсэн авах. Нэг 3 юм тоглогч нь дандаа 15-аас дээш оноо авсан байна. Naturbax-ын легионер тоглогч болохоор 30 оноос авсан байна. Тэгээ 2 өдөр дараа тоглохдоо ингээд 30-31 оноо авчиж байгаа. За тэгээд дараа араас нь их хамгаалал 16 оноо. Өмнөх өдөр нь 18 оноо авсан байсан. Энэ тоглолт нэр 16 оноо авсан. Тэгээ амар 10 оноо. Арднаа харанцаас 7 оноо гэдэг. Эднийх ерөөсөө ингээд гол товтлогч нар ерөөсөө Эгоби тэгээ их хамгаалан амар гэсэн 3 тоглогч нар дандаа 10-аас дээш оноо авдаг. Тэгээд арднаа харанцаас араас нь 7 ингээд 8 оноо ингээд. Тэгэхээр яг тоглолтын үр дүн дээр нөлөөчтэй тий. Онолбек Батцуур 2 хоёлаа тусдаа нэг ээлжийн тоглолт авсан байна гэдэг чинь тэгэл 5 гаргачлаа гэсэн үг л дээ. Та хоёрын тоглолтыг үзэж байгаад ер нь юун дээр Naturbax ер нь 3-0-оор хожих бас боломж байсан. Боломж байсан илүү явж байгаа байсан шүү дээ. SC Hawks багийнхны хувьд бол зайлшгүй хожил авах шаардлагатай тий. Одоо шинэ багийнхаа эздүүд тий. Тэр хүмүүсийн өмнө маш хариуцлагатай тоглолт хийхгүй бол болохгүй тийм бүр одоо баг аврагын төлөө тоглох хэмжээний тий. Айгуу тийм чухал хариуцлагатай тоглолт. Мэдээж өөрсдийгөө харуулах тий. Шинэ баг ангаа олон мэд сурслах гэдэг ч юм уу. Бас хожууд бонус өгөх юм уу гэж тий. Одоо мэдгүй тэр яг цаана байсан мэдгүй тий. Тэр чинь нэгээр илүү бүр ингээ хичээж тоглосон болоо гэж бодож байна. Тэгээ тэрний үр дүнд бас хожил авсан байх. Эхний 2 үеийг алдаг тоглолт бас нэлээ алдаатай тоглолт шүү дээ. Нэг Эрдэнэ давуулт байна, Онолбекийн давуулт байна, Батцуурын давуулт. Эхний хэдэн тоглолтууд ерөөсөө тийм гоё ороогүй тоглолт. Энэ баг ерөөдөө гадны тоглогчид эхний тоглолтоос гар нийлээд эхэлж байгаа учраас легионерууд хамгийн эрт бүгдээр ирсэн болохоор ихэд дараагийн тоглолтууд дээр хугацаа их хожиж байна тий. Легионерууд эрт авчихсан. Куб тоглогч нь тэгтээ оролцоогүй. Куб тоглогч оролцоогүй эхний тоглолт. Бас ITC-ийн асуудлаас болоод Онлбек 25 он авсан байгаа байхгүй. Энэ тамирчны хувьд нэг харахад үзүмжтэй биш, үзүмжгүй тий. Буруу алхамдтай. Тэгээ нэг айгуу сони техниктэй ирнэ тэгээд тэрийг айгуу эвтэйг ингээ оноо олгоо салгаад багт амар чухал үүргийг гүйцэтгэж тоглоод байгаа байхгүй. Буцаад нөгөө нэг Онлбек золбоо ингээ яаж таарад байна гэхээр 22 онд бид нар нөгөө нэг Кыргызстан явхад яг эдгээр эсрэгээс тоглож ирсэн те. Тэгэхээр золбоо болохоор урд нөгөө нэг 2-оос 3 удаа ингээ өөдөөс нь тоглоод үзсэн. Ямархуу бөмбөг зөгтдөг юм байна, ямархуу явдаг юм байна гэдгийг мэддэг учраас ингээд холбогчтой нөгөө мэддэг тоглогчтойгоо цуг тоглоход бас илүү ингээд хялбар байсан байж магадгүй. Тийм учраас хай гэж одоо нэг шийдсэн багтаа тийм. Авраараа гэж дэш ажиллаж байгаа шүү дээ. Эвгүй байдаг те. Буруу алхан дээр тоглож хизээ өсөхгүй гэдгээ бас нөгөө эсрэг талаас хааж байгаа хүндээ бас жоох юугүй. Харин чи ингээд солгоо ирээл баруун зогно гэсэн үг шүү дээ. Яг хэлсэн юм. Солоогоор зогноо гэхээр баруун зогсоо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эвгүй болчихсон. Тийм эвгүй. Дээрээс нь өөрөө өндөр. Тийм өндөр хоёр. Киргизэд тоглож байгаа те бас манайхан ч үгүй ингээл амар гараалахаа тэгээл манай гадаа зохиолс тэгээд манай хаа бид нар ч анх нандсан байж мага хоцсон шүү дээ. Анх очичоод энэс л хот мод гэдэг. Тэгдэгжсэн нэ алуулаагүй. Эхний тоглолтын дээр нь хоцсон шүү дээ. Нэг тэр 3-0 шүү дээ тий. 3-0 гэж шок болсон шүү дээ. Энэ нөрийн тоглолтын дээр ингээд ажиллахаар Naturbax яагаад очсон гэхээр довтлооны сонголтгүй болсон. Эхний 2-5 партн дээр бүр ингээд бүх сумаа ингээд тавьчихсан. За их хамгаалангаар ганц нэг явуулж байгаа л нөгөө хоёрлогоо нөгөө төрөө явуулсараад тэр чин дандаа тоглолтын төсөөлөг хийсээр хагаад хоцсон шүү. Тэгээд тэр чин Монголд ирээд бас нэг 4-5 ондсон байсан. Өмнөх өдөр манайхтаа бас 5 гараад аягүй хүн тоглолтыг хийцэн. Тийм нэр 2 дараалал 5 гараад. Тийм тэнгуүтээ маргааш дахиад эн чин хүн чи ядраа шүү. Сүүл рүү ингээд хаалт аягүй гой зөкстэй болоод ирэнгүүт
буцаагаад эдгээр чинь нэг хаахгүй ч гэсэн сулруулад дотоод оноо гэсэн юм. Хавксийн хаалт маш өндөр шүү дээ. Тийм өндөр шүү дээ. Захаа алт голын алтууд аягүй сайн тийм. Тийм. Ерөөс нэг Монголд 16 он авсан, бусд нь нэг 10 он нэг амар нэг 10 он авсан байна. Тэгээд өөр он авсан баг тоглож байхгүй байхгүй. Тэгэхээр ингээд эдгээр яг нэг довтлогооныхаа нэг сонголтын дээр ингээд цөөхөн байгаа учраас бас нэг олбогчтойгоо ойлгоцохгүй байгаа учраас ингээд оноо авах. Тэгээд буцаад нөгөө төл нь болохоор энэ хэрдэн 17 оноо тэгээд 24 оноо суур авсан байгаа. Тэгээ Онолбек 25. Онолбек суур хоёр ерөөс нэг параал авсан байгаа хөх тий. 24 он 25 оноо. Тэгээ иймэрхүү байдлаас болж хөдөө хожигдсан болов уу гэж. Тоглогч жигд өндөртэй. Дээрэс нь амрын довтлогоо их цөөх хэрнээ 10 үе болго тоглолт болгонд ирэхэд бас 10.1 он авчиад шүү дээ. Дандаа бас хаалт нэг давалт он. Тэгээ амар бас энэ жил нэлээд довтлогоон дээр бага оролцож байгаа шиг үлээ тий. Дээрэс нь сая нэг 23 насны улсын аваргаар чи өндөр дээр тоглолцсон. Тий. Тэгээд ойрхон өндөрөөс хахад яг үндсэн байр маяглуу шийдэх тэр өөрөөс нэлээд зах тоглох сонирхолтой шиг. Гаднаас нөгөө сэлгээгээр ан тэгээд нөгөө нэг 17 настай нэг хөлт орж ирээд байгаа шүү дээ. Намаа тэр чинь намаа гасан байхгүй. Тэгээ оруулаа засаж би заахтаа болохгүй гэдэг. Би чи голдоо гэд засаж өгдөг шүү дээ. Өөрөө өөөсөө тийм лиг хийх өмнө хав ёо даа гэж гол тоглохгүй гэдэг. Баясах хэмжээс тийм шүү дээ. Солог гол тогломоор өгнө гэдэг шүү дээ. Ер нь тэгэл энэ нийтлэг юм л бид нар ярьж байгаа юм л өндөр тоглогч ярьж байгаа шүү дээ. Оноо авсан байдал нь ч тэр тэгэхээр голын тоглогч ер нь өөрөөгөө л яг хүмүүс харагдахгүй айгүй чухал байр واخгүй. Тэгэхээр яг статистикийн хувьд ингээд хүмүүстэй харагдах байдал нь өндөр давтагчрал ингээд сайн тоглоод байгаа болохоос бусад юм айгүй гол үүрэг middle blocker чинь хамгийн их чухал үүрэг гүйцэтгэж байрлаа. Тий. Манай солонгос татгалжуулалт гэж байна шүү дээ. Довтлогч биш шүү дээ. Middle blocker гэдэг байгааз наа чи ойлгож байна уу? Middle blocker гэдэг байгааз гэдэг шүү. Хаах үүрэгтэй гэдэг шүү ерөөсөө. Тий. Нодлон хүүчин бас хаахгүй би надаа ингээд тайч тэгээд тайч ингээд тайч гэл нөгөө манай томоотой яриад байгаа. Тэгээд чи довтлогч чамшиг довтлогч маа зөндөө байна. Чи зүгээр хаах үүрэгтэй гэх. Үгүй би middle attacker тий. Outside hitter биш ээ. Middle blocker шүү дээ гэдэг шүү ерөөсөө. LG Hawks-тэй нэг асуулт байна. Дасгалжуулагч юм баг тэр. Туслах дасгалжуулагчаар нь өмнө жил туслах дасгалжуулагч ирсэн нөгөө нэг бобо гэж залгаа тий. Туслах дээр нь Шигшоогийн дасгалжуулагч Дарин Чулуун байгаа. Одоо хөвсгөл эрчим баг эмэгтэй багийн дасгалжуулагч хийж байгаа. Дасгалжуулагчийн баг дээр нь та хоёр юу гэж бодож байна? Тийм. Тэгэхээр яг нөгөө Пакистаны ээлийг аваад ирсэн, Кыргызстаны гол тоглогчид аваад ирсэн. Яг тэгэхээр эдгээр тоглогчдыг хамгийн сайн мэдих тоглогчид бүрэлдэхүүнд нь байна. Холбогч байна, Батсуур байна. Хоёр дасгалжуулагч бол ирэхэд 23 онд 4-5 тэмцээн эрэгтэйг авч явсан дасгалжуулагч. Тэгэхээр яг энэ нөгөө импорт тоглогчид дээрээс айгүй гоё санал нийлсэн байх гэж бодож байна. Тэгэхээр одоо аваад ирсэн яг л эдгээр тоглогчдыг тоглолтын өмнө харж ирсэн. Ямар нэг багуудыг бодвол ирэхэд бичлэг хараагүй, стат хараагүй, олон улсын тэмцээнд тогтмол тоглолтыг харсан болохоор илүү эдгэрийг тоглоулахад ойрхон байгаа болов гэж бодож байгаа. Дасгалжуулагчд даваа тал байгаа гэж бодож байгаа. Туслах дасгалжуулагчээр байгаа Дарин Чулуун бас өөрөө бол куб школтой кубд болиолын мэргсэн. Тэгээ бас кубер ярина тэ айгу давуу тал бол Испанаар ярина. Тэгэхээр давуу тал бол ихтэй тэгээд дасгалжуулагч юм баг бол тэгвэл сайн баг байгаа болов гэж бодож байна. Гэхдээ яг хөө эргээд бас нэг асуулт нь уран баяр ирэн тэ. Тийш уран баяр энэ баг дээр ирнэ шүү дээ. Уран баяр энэ баг дээр ирнэ. Тэгээд цаашид нөгөө нэг байрлал ямар хуу болох нь те. Одоо магадгүй хожоод яваад байгаа болохоор магадгүй болж иж магадгүй ганц нэг хожигдоод ч юм уу. Камруу нэг асуудал болох юм бол хэрвээ Б баринд Б төлөвлөгөө гэдэг юм дээ. Тэрийг хэр боловсруулсан бэ гэдэг л дасгалжуулагчийн багийн одоо гол хийх ажил баг. Таны хувьд SJOX-ын дасгалжуулагч дээр ямар бодолтой байна? Ягаад тэгэхээр яг өмнө Азийн дасгалжуулагч ирсэн, тусгалжуулагчаар бол инх төгс дасгалжуулагч байсан тийм ээ. Тэгээ энэ жил яг Шигшоогт хамт ажиллаж байсан дасгалжуулагчаа тусгалжуулагчаар. Тэг яг би зүгээр сая яагаад энийг асуусан бэ гэхээр нөгөө талбай дээр тоглож байгаа тамирчид тэгээд энэ чи аюу том нэрнэд байгаа байхгүй тий тэн дээр инх эрдэнэ гээд Батцуур гээд тэгээд Онлбек гээд Золбооч бас Шигшоогийн холбооч ингээд явц тий. Тэгэхээр дасгалжуулагчийн за Дарин Чулуун туслах дасгалжуулагч байгаа нь бас болж байгаа. Зүгээр алхах дасгалжуулагч дээр
бото тэр яг харилцааны хувьд яг ямар хувь байд юм бол би мэдэхгүй байгаа учраас яг нэг дасгалжуулагчийг яг 100% хүлээж одоо өөрөөсөө хүлээн зөвшөөрж байгаа болов уу үгүй болов уу яадаг бол гэдэг байдлаас би асуусан байхгүй. Тэгээ харилцааны хувьд яадаг юм бол яг үнэхээр 100% одоо удирдлагыг дасгалжуулагч авч явдаг уу эсвэл багийн ахлагч эсвэл хүмүүс авч явж гэнэ үү гэдгийг онцлж асуугаад байна. Тэр яг ойлголцлын хувьд бол хоорондоо асуудалгүй нөгөө хувийн харилцаагаар ойлголцох яг нөгөө нэг ийм тулсан 23 24 те онооны үед дасгалжуулагч одоо яг шийдвэр гаргана штэ. Ийм комбинац явж гэдэг юм, ийм хөлбөрч яв гэдэг юм уу эсвэл ийм солилцоо хийж юм. Тэрэн дээр ингээд алдах тохиолдолд дасгалжуулагч тоглогч хоёрын хоорондоо харилцаа ямар байх вэ гэдгийг л яриад байгаа юм. Тэр бол яг явандаа ингээд тоглолтын дундуур ч юм уу чухал ингээд хожигдол амсах тоглолтын дээр харагдаад явах байх. Тэ. Одоо миний нэг онцлог тоглолт энэ Алтан Барс өмнө гов Energy хоёр клубын тоглосон тоглолтыг төлөө ингээд яриад байгаа. За энэ жилийн хувьд бол Алтан Барсыг би нэлээд залуучуудынхаа баг дээр нэлээд хүч нэмж 2 легионер тамирч авчирсан байгаа. Орос за нэг легионер тамирч нь бол ирээд 2-3 тоглолтод оролцсон. Нэг легионер тамирч нь бол нодлон Шахтараас ирж исэн Андрей гээд солгоо тамирч ихээс авчирсан. Одоо 2 тоглолтод оролцсон гэж байна. Өрсөлдөөнд бол нэлээд ширүүн орж ирж байгаа. За энэ хоёр багийн тоглолтын хувьд бол 3-1 харьцаатай Алтан Барс хоцсон тий. Тэгсэн. Алтан Барс бол энэ лигийн хамгийн анхныхаа хожлыг авсан. Гэхдээ өмнө говийн хувьд бол нэлээд өрсөлдөөн үзүүлж байгаа тоглолтын төгсгөлөөр эсэлж өгсөн. Эхний сетийг өмнө говь аваад дараалан 3 парт сетийг Алтан Барс хоцсон. Тэгээ яг нэг легионертой багийн ялгаагаар хоцсон. Тэгэхээр Алтан Барсын хувьд бол онцлж байгаа нь юу гэхээр одоо 2 легионер нь бас дундчаас дээгүүр төвчний тамирчтай байгаа учраас лигийг бас нэлээд сонирхолтой болох байх гэж бодоод байгаа. Тэгээ энэ жил метр 99-тэй Козо Максим гэдэг тоглогч авчирсан. Эхний тоглолтод энэ өмнө говь Energy-тэй тоглолт дээр 3-1-ээр тоглолтын дээр 36 он авсан. Ирэхэд одоо нэг тоглолтод хамгийн өндөр он авсан тоглогч Козо байна. Тэгээд хоёрын тоглолтыг онцлох нь мэдээж одоо легионер тоглогчийн бас товтлооны хувь өндөр явцсан. Дээрээс нь энэ удаагийн лигийн хамгийн өндөр оноо гарсан тоглолт хоёрын тоглолт байгаа. Дөрөвт хийлжин тоглолт 35-33-аар дууссан. Алтан Барсын дараагийнхын тоглолт нөчтөр Ментонет говь клубтэй тоглолоо л доо. Яг нөгөө залуучуудын улсаараа төрүүлсэн багаар явж байгаа ш тэ. Тэгэд яг ямар ч легионер тамирчин байхгүй. Бүр эхнээсээ бүр дамгуулсаар бол дуусчлаа тэ. Та хоёр энэ дээр ер нь ямар бодолтой вэ? Юу болоод Алтан Барсын 2 легионертой байж иж энэ багт хожигдов? Юунаас болов? За Ментонет голоор их сайн тоглосон. Чигдрийн тоглолтод Алтан Барс өгч. Голоор тоглосон 19 оноотой онооны лидер болсон бэл ш тэ. Голд их хаасан 18 настай хөтөлж ш тэр. Тий. Тэгээд яг уу Алтан Барс 2 орос тоглогчтойгоо тоглолтод оролцож байгаа шүү дээ тий. Тэгээд өмнө говь Шахтараас ирж ирсэн Даниэл Андреев тоглолтод оролцсон. Тэгэхэд өөр байр дээр тоглоод шүү дээ тий. Диагонал дээр тоглох юм бол одоо өнгөрсөн жилд л өөрийгөө харуулаа явсан тоглогч. Тэгж ирчлэхгүй шүү. Аутсайд дээр л тоглох хэрэгтэй. Тэгэхээр яг өөр байр дээр орж иж байгаа учраас ойлголцож явах нь тийм байна уу гэж харсан. Дээрэс нь Ментонетийн хувьд бол 2 жил энэ жил ч ерөөсө бүтэн насан туршидээс медаль авсан, залуучдын улс арууд алтан медаль авсан. Өрөнгөд болсон клубүүдийн аваргаар Шантраас дэжин тавааргаад бас нийлээ гүйцэлсэн бүрэлдэхүүн шүү дээ. Тэгэхээр яг л нэг тийм зөв системтэй явж байгаа баг чигдэр яг тоглолтгоор тоглоод тэрдэнд бас яг голд алдаан дээр нь бас төлхөө яг голын тогтоонуудыг төлхөө явуулаад тэр байр нь бас нэлийн оноо сайн явуулж өгөө гэж харсан. 2 легионер тамирчинтэй тэгээд эсрэг багт нь легионер тамирчин байхгүй гот хожигдно гэдэг бол энэ бол айгу муу үзэлт тахгүй. Ер нь бол ямар ч тохиолдолд 2 легионер тамирч тэнд ажиллаа л хийх хэрэгтэй. Үгүйсээ тэр хоёрын одоо юу гэдэг шууд хэлэхэд муу байна л гэж хэлнэ. Тэ. Яаж хийж яагаад нэг легионер тамирчинтэй байсан ч бүр амар давуу тал байна шүү дээ. Давуу талтай бүр ажлыг хийх хэрэгтэй. Заавал хожих хэрэгтэй тоглолтууд нэг байхгүй. Уг нь бол нэг хожил авцсан байгаа. Дахиад энэ хожлыг миний бодлоор авах хэрэгтэй байсан тоглолт болов л гэж бодож байна. Статистикийг харахаар Коса гэдэг нөгөө өндөр легионер тамирчин 29 он авсан байгаа байхгүй. Нөгөө өмнөх тоглолт дээр бас 29 он авсан. Ингээ тоглолт болгон дээр нөгөө 25-аас 29 он аваа яваад байгаа байхгүй. Энэ тоглогч бол үүргээ үүс.
Нөгөө Даниэл Андрегийн хувьд бол 10 хон авсан баг. Тэгэхээр ерөөсөө энэ Даниэл Андрегийн хувьд жоохон тааруу тоглоод хэдийг хожигдсан болов. Минтонод говийн хамгийн том одоо давуу тал нь юу гэхээр аюу хурдтай тий. Тэгээ холбогч нь нөр нь хаанаас ингээд нам агасаа ажиллах боломжтой. Тэгээ тэрийг ажиллах боломж нь юу үүсгээд вэ гэхээр чөлөөт хамгаалагч бүр маш сайн тоглоод байгаа. Анх эрдэнэ тий. Өсвөлтэй давуултаас бүх говьлтэй давуултыг бол ер нь бол ингээд талбай 3%-аас 2 одоо хэмжээндээр нь талаас илүү хөвтэй ганцаараа аваад байгаа байхгүй. Тэгэхээр пассыг аягүй сайн авч байгаа учраас хагас намайг довтлохойг бол илүү ашиглаад болохоор бусад багууд аягүй тоглоход хөвгтэй байгаа. Тэгээ бусад эсрэгээр довтлохоо нэг уучлаад ирэнгүүтээ ямар ч хүн ингээд 2-аас 3-аас ингээд чөлөөтэй тоглоод байгаа байхгүй. Тэр нь яг найдвартай ингээд бүр ахын эцгөө довтлохоо биш ч гэсэн ямар нэгэн байдлаар айлдаа заавал ингээд дээрээс доороос ингээд явуулахгүйгээр довтлохоо хэлбэр явуулаад байгаа байхгүй. Тэр нь ингээд нөгөө багуудаа жоохон дарамттай тоглоод байгаа юм болов. Тэгээ Тамираа гүшээ ер нь бол үнцэн тактик л да. Ер нь бол заавал довтлохоо үүсдэг. Ямар нэгэн байдлаар довтлох гэдэг юм тактикаар тоглолдог. Тэгээ Тамираа гүшээ яг нөгөө өөрх нь барин бидэртэй нөгөө нэг явуулдаг гэсэн тактикаар тоглоод байгаа гэж хараад байгаа. Тэгээ эдгээр дээр ингээд Легонор Тамирч өөрөө ирвэл бүрийн хавилтаа бол. Эсрэгээр Легонор Тамирч ирвэл бас тоглолт нь унч юм мэднэ. Тэ. За энэ хоёр багийн хувьд бол нэг иймэрхүү. Одоо хэдүүлээ дээр нэг зочин ирсэн байгаа. Тэгээ энэ бас нэг одоо нэг өчтөр бас тоглолт болсон. Энэ дээр бас хэдүүлээс нэг ярих хэвээр. Тэгэхээр энэ зочин маань хэмбэ гэхээр одоо Натур багийн одоо шинэхэн багийн ахлагч Шишээвэн Тамирчин их хамгаалан бааж маань ирсэн байгаа. Тэгээд баажтайгаа хэдүүл бас өчтөр болсон тоглолттой ер нь энэ баг нь хэрэг байна, дотоод уран амьсгал нь хэрэг байна, багийн ахлагч ямар хөө байна гэдэг талаар нь хэдүүлээс яриа ярина л тэ. Натур багийн талаар ерөөдөө хэрэг байна, энэ жилийн лиг ирсэн Легонор Тамирчид багийн дотоод уур амьсгал гэдэг юм үү те. Баг ахлаад хангал явцсан хэрэг энэ. Хэцүү байна. Багийн уур амьсгал гэх юм бол ер нь дайжг байгаа. Тэгээд бас авчирсан хоёр Легонороо бас нэг тийм буруу сонголт хийсэн гэж бас бодохгүй байна. Ер нь бол манайсаа сүүлд ирдэг товтлогч болоос нэлээд сайн бас уур чадвар өндөртэй сайн товтлогч ирсэн. Тэгээд холбогчийн хувьд бол бас айгүй уур чадвар сайтай. Бас надлын эрэхт нь бас тоглолтын хаалт харж ирсэн болохоор мэдчихсэн болохоор тэр асуудалгүй авчирсан. Тэгээд Японоор хоорондоо ярилцдаг үгүй юу? Яаж яг хаана хараа? Манай хүн жоохон англи жоохон таарав. Тэгэл нэг жоохон ингээл нэг төхөөлөл ингээл болохгүй болно нэг Google Translate Японоор дийгсэн. Эсвэл нэг ганцны бэлтгэл дээр Япон орчуулсан авчираад тэгээ нэг ярилцсан мэрилцал тэгэл авчирвал. Түрүүн бас бидэд ярилцчихъя л да. Тэр тоглолтын дунд нөгөө нэг ингээд холбогчтой ингээд ярилцах ингээд юмнууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм яг яаж та зохицуулж байна? Тэр жоохон тэрэн дээр баг зэрэг үйл ойлголцол үүсэж байна уу? Тэр жоохон асуудалтай. Тийм тийм. Тэгээ манай ингээд дасгалжуулагч бол ер нь гайгүй англиар ярьчихна. Хэз юм бол. Тэнгүүт нөгөөх нь ингээд нэг 100% юм ярьлаа гэхэд тэр нэг 40-50% нь ойлгож байгаа ч юм уу тий. Жоохон тийм ойлголцол юм байгаа. Энэ жилээс одоо баг ахлаад явж байгаа. Багийнхаа бүрэлдэхүүн одоо багийн ахлаад явж байхад ер нь тулгарч байгаа асуудлууд юу вэ? Тэгээ багийнх нь бүрэлдэхүүн одоо ерөөсөө өөрчлөгдсөн. Хуучин шинэ хоёр багийн ахлагч суудсан байгаа байж таас. Бас гоцог асуулт асууж юу баг ахлах хэрэг. Тэгээ өмнө нь бол ерөөсөө ингэж нэг тэгж баг ахалж ингэж үзэж байгаа. Яг багийн ахалж болохоор зүгээр ингэ ирэх хариуцлага нь амар нэмэгддэг юм шиг санагдсан. Тэгээд нэг талаараа бас нөгөө нэг багийн дотоод асуудал юм гэхээр бас тоглолтондоо бас нөгөө бүрэн анхаарч чадахгүй ч юм уу тиймэрхүү сул тал бас байдаг юм шиг санагдсан. Ер нь энэ жил одоо дасгалжуулагч нар багийн эзэн менежергээд нэлээд олон хүмүүс ярьж хэлэлцсэний үндсэн дээр бол ер нь бол залуу бүрэлдэхүүн тоглоулъя. Одоо дараа үеийн те залуучуудаа бэлтээ гэсэн. Тиймэрхүү юу гарал бүрэлдэхүүнээ бэлдсэн те. Манай баг гэж залуухан шүү. Өөр л байсан байна. Виг. За 21-23 оны лигийн авраг лигийн үнд цэнтэй тоглогч хангал багт байхгүй те.
Хангал байхгүй багийн бүрэлдэхүүн яг яаж байна? Хангалын орон зайг яаж одоо төхөж байна? Тэ? Ирсэн тоглогчдын ур чадвар энэ төр бас ирэх юм юу байна? За хангал байхгүй гэдэг нь мэдээж айгүй том сул тал болж байгаа. Манай хангал чи өөрөө тэгж баг сэргээдэг те багийг тэгж ингэж бас айгүй гоё эерэг байлгадаг тамирчин байхгүй. Тэг ингээд хангал байхгүй болчоор бас тэр талнаас айгүй жоохон зүтгэлтэй байгаа. Тэгээд ярьж байгаа одоо хангалын байран дээр заавал тоглож авчрах хэрэгтэй юм байна. Гээд одоо сүүл сая Африкийн Ботсванасаас 2 м дөрөвтэй ийм давтагчийг л авчирсан. Одоо өмнө Японы 2 дугаар дивизион тоглож исэн. Грек Мерикээр тоглосон. Одоо өөр бол Африкийн баг бүх улсаар тоглосон гэж ярьж илээ тийм. Би яриад ах юм байл шүү дээ. Үн ч бодож үү яриад л. Хангалаа чи бага хүнд хэцүү үед нь бас. Оргиол явчихдаг юм бэлээ. Үүч гоо тэгээд. Хангалагт ирэхгүй зү. Түрүү жил чинь Тайландын лиг чи хангал ирнэ штэ. ирэх юм. Түрүү жилийн Тайландын лиг чи 2 сарын дундуур дууссан гэсэн үг л дээ. Ирэх юм. 3 сар болсон гэсэн. Эсрэг багийн хоёр ус сууж байгаа. Ирэл гэж тийм. Хангал маад ирнэ шүү дээ. Токиодо чи жоохон ойлголцохгүй жоохон өндөр хавилаад байна уу? Эсвэл тэгж явж байгаа юм уу? Нэг хийсгэж хаяхгүй байх шиг л тийм. Тийм сая Зоолгож хаяад байх шиг. эхний хоёр тоглолт жоохон таарахгүй жоо эвгүйс. Тэгээ яа ингээ бичлэн тоглолтоо ингээ үзсэн чинь айгүй өндөр хаяж байгааг нь анзаараад тэгээ сүүлийн хоёр тоглолтын дээр бол хурдан авилсан. Хурд нь бол айгүй таарч. Хийсгэж явахгүй байх шиг өстэй. Тэгээ одоо нөгөө нэг хурдан явахгүй бол угаасаа багууч амар өндөр бүрэлдэхүүнтэй болохоор яг ингээл хоёрын хаалт ингээл нийлээл ирчих юм бол баг цохих газаргүй болчихсон байна. Багууд нуруу амар өндөр болцсон. Одоо бидний нөгөө эсрэг багууд нь айгу өндөр байдаг болцсон, өндрийн хаалт тавьдаг болцсон тий. Тэгээ ингээд хойноос хамгаалт сайтай болцсон учраас болж өгөөл нэг хурдан тоглогоо явж хаалт царилсан хаалтан дээр тоглохгүй бол 1000 сайн тоглогч байлаа гэхэд хоёрын хаалтны эсрэг бүхэл бүтэн 3-4 үеийн турш тоглоно ч гэсэн байхгүй тий. Тэгэхээр тэрийг ер нь бол айл ал багууд хэрэгжүүлэл явуулдаг байх юм. Танаач тхүү манаач адилхан тэгэл хэрэгжүүлэл явууч. Намжаагийн дүү бүрвдэж удахгүй ирэх бах тий. Тэгэхээр бүрэлдэхүүн бас нэлээд айгу болчихно, өндөр болчихно. Тийм. Тэр л уугнаа тоглоодох шиг байсан тий. Өнцөрөн. Намжаагийн дүүч 2 м 8 гэж үү. Тий 2 м. 2 м. Сая залуучуудаар бас нэлээд тоглолцсон. Тэгээ одоо Солонгос одоо өдрийн 3 бэлтгэлтэй орцсон явж байгаа. Усаад нэлийн гайгүй формтой бэлтгэлтэй ирэх баг. Одоо яг Солонгос юу яаж байгаа юм бэ? Шалгалтын үеинд авахцсан. Тэгээ бас ингээд оюутнууд наарч явахад айгүй асуудалтай байгаа юм лээ. Тэгсэн тэгээд гараанда 2 м дөрөвт 2 м 8. Тэгээ сая өчтөр би нэг бичлэг болж үзсэн. Багуудын дундаж өндөрж их саадсан. Тэгсэн тэрэн дээр маах амныг тавьж илээ. Амарчин баруун метр 100 үстэй. Тийм шүү дээ. Амарчин метр 100 шүү дээ. Тий. Тэгэхээр чинь 2 метртэй 3 хүн байж байгаа. Тэгэхээр намжаа чинь бас метр 100 бараг өгчин. Тий. Тэгэхээр айгүй өндөр л авчих. Тоглолтууд юу яаж ийн? Өчтөрийн тоглолтын дээр юу болов? Бас талбай дээрээс нэг юм муудалцах нэг юм жоохон болсон тий. Тэр талаараас хоёр баг авч байгаа дээр тайлбарыг хэлгүүлээ. Юм уу? Хадгалсан мэдээж. Өчтөр миний зүгээр ингээ анзаарснаар натур багс жоохон муу тоглосон баг. Тий. Тэгээд легонер тамирчин бас хангалттай төвшин тоглож чадаагүй. Зүгээр сүүлд бол зүгээр нэг богийн орж ирэл нэг жоохон эргүүлээл нэг парт авч байгаа хэрэгтэй. Тэрээс бол яг агуулгаар бол натур асуу бол илүү тоглосон баг ч одоо. Тэгээд тоглолтын дээр юу болов? Ер нь яагаад хожигддог? Тэр талаараа бас нэг яриач. Одоо нэг болохгүй өдөр гэж байдаг шүү дээ. Угаасаа нэг ингээд хичээгээд болохгүй. Манай багийн үед өчтөр яг тийм л өдөр байсан баг. Үнэхээр ингээл чаддаг юм а чадахгүй тий. Үнэхээр ингээ болохгүй байсан. Тэгээд манай импорт тоглогч бас айгу тааруу тоглосон. Эхний пас манайхс өөрсдөө айгу муу авсан. Юу нь бол одоо импорт тоглогчтой бүгд ер нь жоохон тийм алдаатай тоглосон. Тийм эсэргээрээ бол асуул айгу нэгт явцсан. Айгу хурдан давтлага явжсэн нэг. Тэгээ ээл нь ялч нөө бунжахаа болохоор тий пас нь хангалттай ирж байгаа болохоор давтлагынууд нь асуудалгүй явал залааслаа явцсан. Амар бол бас нэлээд тоглохгүй байх шиг л те ер нь амрыг төрж гэлтдэггүй ер нь амрыг уусаа юус ашиглахгүй байгаа. Тэрөөс ашиглаж чадахгүй хайж чадахгүй хаяхаараа юус таарахгүй байгаа. Амар нөгөө томоо дээр ингээд айгүй тогтоож айгүй цогтөг байсан. Одоо Японд ч ингээд хурдан гарнаас нь гараад
бөмбөгний тогтохгүй байгаа учраас тэр амар цогч чадахгүй байх. Боог дээр хөтлөгчөр ингээд явж байгаа цогтой сэд хүртэл цогч байгаа байхгүй тий. Тэр ингээд амар нөгөө нэг тогтоод товтлоонд оролцсоор байгаад яг ингээд хурдан хайдаг холбогч тэр ингээд тоглож чадахгүй байх шиг надад зүгээр анзаарчихсан. Тэгэхээр ингээд айгүй их тэр хурдан товтлогоо тэр одоо оролцсон юм бэлтгэлийн юм нэр л арай гайг болох байх. Тэрнээс л товтлоо тогтцоо айлтан дээр зохиос орцсон хурдан айлтан дээр бол тархаж авах хэцүү. Амар аман гол нөгөө нэг тогтоохоос гадна ингээд доороосоо дээш ихцдээш юм. Тэгээ аман гол амарсан ингээд зөвхөн сэтгнээс ингээд дөнгөж өндөгөд гарч байгаа юм уу зогт. Тэр чинь айгүй өндөр гар зэгцэн баг чинь. Баг тэр нэг шиг гэж хурдан хайж айлт чинь амар асуудалтай байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр бол нэлээд л ойлголцох юм болох байх. Өчтөрийн даваа жаргал тэр муудалцдаг талаараа нэг яриач. Би муудал зөв шүү дээ. Чи зодохгүй дайраад хэлсэн шүү дээ. Би зод наа чи хаалгах чалуулсан гарах гэж зөксөн тий. хөл доор хаасан чи уурж бол Уур зүгээр хэлсэн чинь зааж байгаа яах вэ? Бүр талбар доктор байгаа. тэр чи танилуу хар заагүй байхгүй чи ингээд тий талбар хараад дотроо гэдэг намайг жоохон яах чийсэн юм болохгүй. тэр дээр бас жоо орсон тий Үгүй ороод байгаа юм чинь. Тэгээ суулуу яадаа маа. тэрэн дээр жоо орцсон яалтчгүй Авралгүй л хаалт байсан. Авралгүй. Тэгэл ганц хаачаад юу вэ? Яаж ингэчээгүй миний нэрсээ өөрөө. Би ингэхүүдээ гэж яаж удаас харин ингэсэн мэт. Тэгсэн бол бөө юм болохгүй. Яа тэгсэн бол би бараг тэндээс очиад бүр бөө гэж байгаа. Өчтөрийн тоглолтоо яг хуу натур байдаг, натур багстай ер нь бол ойр хожоог байсан. Нилээд удаа жигдсэн биз дээ. Заавал хожихгүй бол болохгүй тоглолт байсан. Тэгээд ер нь бол дасгалжуулагч ч гэсэн хэлсэн. Бүдрээс хичээж тоглох хэрэгтэй гэд. Тэгээд угаасаа л довтлогооны хувилбар нь ойлгомжтой байсан. Легонер тамирчин 2 дугаар сонголтод бааж гэдэг ч юм уу те. Угаасаа юм бэс. Тэгэхээр тэр дээр бүх хаалт сайн хаалтуудаа төвлөрүүлсэн. Тэгээд дасгалжуулагчийн өгсөн заавар хэрэгцсэн. Тэгээ манай хаалтнууд ч гэсэн сайн бэс. Тэгээд хичээж тоглосон. Тэгээд лодсон дамжирсан. Хамгийн том аюултай зүйл нь юу гэхээр пас ирсэн үед намууд амар ажиллагаа таваад байгаа байхгүй. Тэ. Хэн Амирала чи одоо нодлонгоосоо илүү ингээд айгу хурдан цогтой болцсон. Тийм билээ. Тэ. Айгу хурдан авдаг. Тэгээд тэрийг ингээд хаах хэцүү айгу хурдан тоглож авч байгаа. Нам агас дээр анхаарал хариулахад 2 руугаа явахаар ингээд ганцхан цаалтаа болохоор ганцхан цаалтаа эсрэг бол дээдийг тоглож байгаа. Ямар ч тамирчин бол аргалаа цогц боломжтой байгаа байхгүй. Тэр яг эдихийг одоо хожиг гэх юм бол давалт маш сайн хэрэгтэй. Тэгжээж пас зайтай явуулж буцаагаад 2 алт тэрэн дээр тавих боломжтой. Тийм ээ. Чи суур сонсож байгаа болсон байна. суураа гэж. Тэгээ 2 тойронд манайх бол танахыг хангалттай ачаар. харчлаа. Хойлоо тэгээ бас болохгүй бооцоос тавьчаад тоглолт юм уу яа тийм. Тэгэл гэвсэн үзгүй. Тэгээс нэрээ. Танах орсон яаж болсон юм? Орос санаагчаад тэр Бидний Орос сайн Америк юм уу? Хоёр Орс. Цэвэр русский. Тэр юу жоон. Уг нь Яг сүүл жоон нилээ хайсан. Чинь олон алдсан. Олон жил алдаж яваа. Бид хоошо явахдаа бас уулзаа тэнцээ тоглолтод оруулж үзээд тэгээ ерөнхийдөө бол за болохоор юм байна гэж тавьчихсан. Нас залуу хүрнэ бас нэлээд олон газар тоглоод үзсэн. Оросын супер лигтээ бас тоглож исэн юм бэ нэлээ. Нэг оног л тий. Тий. Гой тоглож үлээ. Ирсэн. Алдаа бах юм л тий. Тийм билээ. Нэг нэг тийм л. Бүх юмд орцсон. Тий. Амиралыг яагаад авчрав? Яагаад гэж хайрт гэр блаш Дуртай чигээр. дуртай юм чи. Дамирали юу нэг ингэдэг тий. Мил Ер нь эхний 2 тойр морь гайгүй шүү тий. гайгүй штэ. Тэгээ жоохон Тэгээд горцоо тойр тийм хэрэгтэй байна, тийм хэрэгтэй байна. Өдөр чи анханаас үгүй яг ясманд манай ууг нь гайгүй зөө. Нөгөө Мали төрөөжлийн. Мал яасан. Тэр чин тэр гадар байсан. одоо ингээд легонер тамирчид Монголд ирэнгүүтээ нэг нэгэндээ буруу юм заахаа яваад очно. Сайн тоглож чадахгүй юм бижиж
яс ийсэн ийм чим тим ч юм юм нэгсэр байгаад амар хөөрхийн ааштай манай амиралыг нөгөө маалж хийдхэн онохтой муухай юм зоч явчих. Рафаэлийг яг авчихгүй нэ те. Тэр Баянгар Кромлоод ирдэг. Тэр тоглогч амар хаас. Унаадаг тоглогч хэлсэн шүү дээ. Тэр гоё тоглогч. Манайхаас авчрах гад виз нараг. Уус энэ Апрахмаа Мадрис бүр харж ихсаалтандаа уулсан бил. Улсаар улсын одоо мэдээ улсын виз гарахын тулд хариул магнуулаас Улсын хүн яваад байсан. Апрахмаа ирсэн. Гүү тэр бүр яг нэг заачих. Түүнийс тагнуулын шинж. камер Стайч тэ юу болоо. Чих бүү алтраа. За ерөөхдөө ингээд нөгөө өнгөрсөн лигийн эхлснээс хойш болсон тоглолтуудын онцлог тоглолтуудын хэдүүлээ ярьлаа. Одоо ер нь эхний тойрог дуусахад нэг 2-3 өдрийн тоглолт үлдсэн байгаа. Тэгэхээр одоо энэ дундаас хамгийн онцлог тоглолт нь бол 2 хожигдлгүй баг байгаа. Хасуу SG Hawks гэдэг 2 баг. Энэ 2 баг хоёулаа 4-4 хожигдолтой. Ингээ хоцсон баг нь одоо 1-р тойрог тэргүүлэх юм чухал тоглолт 11 сарын 23-нд тоглоно тий. Сүүлийн тоглолт. 1-р тойрог хамгийн сүүлийн тоглолт. Энэ тоглолтууд бол нэлээд гоё тоглолт болох бах. Та хэдийн хувьд энэ тоглолтын дээр юу гэж бодож байна? Аль нь хожих бах гэж бодож байна? Таамаглахад хэцүү тоглолт юм тий. Хэцүү тоглолт байна. яг зүгээр Яг наашаараад. Яг зүгээр SG Hawks-ыг ихний Hawks уг нь ингээд давуулагч тэр нь айгүй сайн байгаа тоххой. Яг давуулт нь орох юм бол тий. одоо суур байна, их эрдэнэ байна тий. Онлбек байна. Яг хөө зүгээр Hawks-ийн давуулт нь үнэхээр сайн орох юм бол яг хөө Hawks хожих магадлал арай өндөр гэж магадгүй. А эсвэргээр Hawks давуулж чадахгүй давуултын алдаа нь их явчих юм бол асууж магадлал арай өндөр баг. Тоглолтууд нь дайтайхан болж танахтай тоглолтод тоглолтын дээр эдинтрийн давуулт бас сайн давчлаа шүү дээ. Эхний хоёр тоглолт Монголд ерөөсөө алдаагаар амар олон өгсөн шүү дээ. Давуултууд. Эдигийн давуулт бол ер нь бол сайн орж илээ. Сэргийн манай баярсааны давуулт орохгүй. Орохж бөө юм болох. Баясаа ч монголчцсан арай Баясагны давуулт барангууд нь стар гэх юм бөмбөгөөс арай. монголчууд авалтаа тэгээд Манай эдиж л удахгүй монголч хаа. бид минь гоё юм яриа. За бид нөгөө 50-нд очиод тоглолдог байхгүй. Тэгээд бид чинь эхний өдрийн тоглоод давуулж чадахгүй. Энэ жигрээс давуулж чадахгүй. Пас нь өрхөд байгаа юу. Тэгтээ давуулж чадахгүй байна гэдэг. Тэгсэн чинь вүү давуулж чаддгүй бас. Тэгээ бид ингээ хоорондоо хурал хийгээд вүү чинь тэр 50-нд байж агаад бидрийг очихоор араас ирээд бидэртэй цуг бэлтгэл хийгээд тэмцээд орж байгаа шүү дээ. Тэгээ чи яагаад давуулж чадахгүй байна мэдхгүй байна гэ бидний хоорондоо ярьж байгаа. Чи яагаад давуулж чадахгүй байна гэсэн чинь харин агарын даалтнаас болоод гэдэг байхгүй юу. Агарын даалтнаас болоод би ингээд давуулж чадахгүй нэг тэнхтэй. Одоо юу тэмцээн гэснээс одоо нөгөө манай утахгүй бүх оддын тоглолт бас утахгүй эхлэн те. Нэгэнд гээд болоо. 12 сарын 1. Тэгэхээр бүх оддын тоглолтын дээр одоо юу гэдэг та хэдийн бодлоор бас ямархуу нөгөө програмаар явуул зүгээр гэж бодож байна. Айгүйх нөгөө нэг гадаад тоглогчдор байгаа болохоор Монгол одоо гадаад тоглогчтой ингээ хооронд тоглолвол боломжтой болгож бодоод байгаа. Нөгөө талаараа одоо Монголд ирж байгаа энэ гадаад тоглогч нар бол холбогч байна тий чөлөө хамгаалагч байна. Тэгээ голын тоглогч нар байна. Тэгээд тал дээр тоглогч нар байна. Опо байна гэд бүх байр дээр хүмүүс байгаа болохоор ингээ хуваагдаад тоглох юм бол нэлээд сонирхолтой тоглолт болох болов. Гэтэ яг нэг хэсэг нь болохоор Монгол тоглогч нар хоорондоо хуваагдж тоглодог. Нөгөө тоглолт нь болохоор Монгол гадаадаар хуваагдж тоглох юм бол тэгвэл айгүй гоё бол. Илүү сонирхолтой тийм хүмүүс ингээд бас дуудсан тийм гоё тоглолт болох юм лөө гэж би бодож байна. Яг энэ жил одоо юу гэдэг те хин сайн тоглож байгаа одоо юу гэдэг шинээр гарч ирж танигдж байгаа ч юм уу те. Энэ жилийнхэн лиг дээр ингээд одоо өнгө төрхөнд болж байгаа тэр тамирчдыг гаргаж ирдэг. Тэгээд одоо магадгүй хэрвээ статистик байдаг бол те бүх одын тоглолт энэ бие чиглэл бүх одын тэдүү удаагийн сонголт гэдэг тийм юм нөгөө юу байгаад идэх штэ. Адилхан ч нэг санал асуулга явуулаад сайт дээрээс санал асуулгынхаа дүнгээр гарч ирсэн шүү дээ те. Энэ жил бас тэгэх хаа тий. Гэтэ саний санал айгүй гоё санал гарч ирж те. Легонорцтойгоо тоглол бас саятайхан байна шүү дээ. Легонордоос баг бүрдэх юм. Айгүй олон улсаас ирсэн байна шүү дээ. Тий. World Wiz Mongolia гэдэг байр болгон дээр хүн байгаа учраас байхгүй. Асуудалгүй тий. Тийм магадгүй тэг зохион байгуулах хүмүүсээс үзэж явах юм бол
Тэнгүүтлээ өндөр хишиг Тэнгүүтлээ бас ийм баахгүй тий. Одоо нөө өмнөх лигүүдтэйг харьцуулах юм бол энэ жил ирсэн сул лиг оноо тогтож юусэн байхгүй байхгүй тий. Дандаа ур чадвартай сайн тоглогч нар байгаа байхгүй. Өмнө жил одоо ингээл багууд ингээл алдаал тий. Жохон тааруулыг оноор авчраал тий. Буцаагаал ийм асуудал гардаг байсан бол энэ жилийн лиг дээр харьцангуй сайн лиг оноод ирсэн байгаа. алдаж дууссан халтаа. Алдаад халсан гэдэг. За тэдэр чинь яа бас сүүлдээ бас болчтой юм аа. Айгу явж идэв. 4 жил манай Реал энэ яалаа бүр ханиа тэр баларсан шүү дээ. 14 хоног босоог шүү. Одоо л энэ халуун орны нөхдөж авах хэцүү байхгүй. Тий. Ханиа төрөл баларна шүү дээ. Сэрэхгүй. Итгэж цааснаас үзүүлж авах. Амирали одоо Даниэл менеж нодлын ирээдүйн мутацлагдсан байгаа байхгүй. Утааглаад Алдаа Даниэлийг тасгад өвлийн хүртэхтэй болж. Тэгээ бод итгэж нэхий дийлмэл л ч. Манай хүн сая ашгаа шаардаад байна. эсгэн онгоцсон дээр очиод тоссон чинь Крокстой гаж ирж байгаа. Тэгдэггүй аваарыг хүрдэ. Бараг 50% үүсгэл хүртээ. Яа энэ жилийн нөгөө боломжны үгээр 4 лиг оног заацуулахаар хэрвээ ямар нэгэн асуудлаар бэртж гэмтэх тохиолдол солилцох боломж бас байгаа даа тий. Тэгээ хамгийн том даваад одоо хэцүү өмнө юу гэхээр ITC гэдэг балаан байгаа даа ш тий. Тий. Сая тэрний тэрнээс ирсэн ч гэсэн ингээд тоглохгүй манайх жишээлбэл ингээд 2-3 тоглолт Монгол өнжсөн тохиолдол бас байгаа. ITC чинь нөгөө нэг олон улсын International Transfer Certificate гэдэг байна тий. Олон улсын нөгөө тамирчин солилцооны юу гэдэг одоо лиценз маяг юм байна. тий. Юу гэдэг Япон тамирчин Монголд ирж байгаа бол тий Японыхон болиолын холбооноос зөвшөөрөл авч ирээд ч юм дээ хоёр талын ингээд зөвшөлтлийн байдалтайгаар ирж тоглох боломжтой. Аль биесний эрхтээр тоглох боломжтой л тийм одоо эрх зүйн акт. Гол нөгөө нэг олон улсын болиолын холбоонд бүртгэлтэй тамирчин явах хэрэгтэй. Бүртгэлгүй тамирчин Японы талаас зөвшөөрөөд Монгол талаас зөвшөөрсөн байлаа ч гэсэн олон улсын болиолын холбооныхоо бүртгэлдээгүй бол болж болохгүй. Тийм байна. Тэгэхээр ер нь бол яг хуу том зургаар харах юм бол ингээд лиг ахаад л яваад байна гэсэн үг тий. Яг албан ёсны тоглож байна. Лицензтэй тамирчид л тоглож байна л гэсэн үг. Ер нь бол одоо бас ашигтай бас тий. Санал ч гэдэг одоо ер нь манай лиг өшөө илүү гой болгоё гэвэл өөр дээр тулгарч байгаа асуудал хэлэн заяа. VNL ч юм уу энэ олон улсын тэмцээн нэг өндрийн тоглогч нь ээл хийжсэнаа дараагийн 7 хоногт нь довтлцсон явж идэг шүү дээ тий. Тэгэд манайх болохоор яг олон улсын дөрмөр тоглоод байгаа байхгүй. Нэг ээл хийсэн бол тоглож болж болохгүй гэдэг ч юм. энэ ч олон улс биш энэ ч Монголын лиг. Манайх өөрсдөө зүгээр энэ дөрмөж чихэн жишээ. Дараагийнх нь бид нар ингээд тоглогчтой гой ингээд зарлж байгаа гэсэн тоглолтын үн бид нар төрийн дуулал нь бол сонсомоор байгаа байхгүй тий. Тэгэхээр яагаад явуулахгүй гэхээр олон улс дээр ийм байдгүй гэдэг. Чи Монголын лиг юм чинь гой төрийнхөө дуулалыг сонсоод ямар яах вэ тий. Тэгээ тэн дээр гой хүн амьтаа авчир дуулуулж муулуулаад эн чинь гой явуул гой болохоор байгаа байхгүй. Тэн дээр бас жоохон менежмент талдаа бид яг тийшээ жоохон ажиллах юм бол хитрхи нөгөө олон улс гээд тахаар бид чинь олон улсын тэмцээнд тоглоагүй өөрсдөө Монголын лиг тоглож байгаа юм чинь тэр нь бол хамаахгүй шүү дээ. Ядаж партийн гол молд ингээл үзэгчтэй юм яриулаад тий ингээл хүмүүсийг идэвхжүүлээ тийм байх хэрэгтэй байхгүй юу? Түрүү жил чинь Кискар Денскан гэл. Тэгээ одоо олон улс дээр ийм байдгүйгээд манайх яг тэр дөрмөр л яваад дөрмөр явж байгаа нь бол зөв. Гэхдээ дөрмөр явах юм аваад явахгүй юм бид нар ингээд болцоо гэхэд хинч бидний лигээ хийж хагаад санааг тэгж болохгүй гэжлэхгүй байхгүй тий. бид нар тэр тусмаа л яг олон улс руугаа чиглэх гээл явж байгаа шүү дээ. Одоо ITC гэдэг ч юм уу тэр юмнаас ахуулаад мэдээж дундуур нь юу гэдэг илүү үзэгчтэй татахын тулд гэдэг юм уу тий өөр янз бүрийн ингээд юм гой юмнуудыг бас тэр салгасан лиг одоо яг юу вэ тий шоу менежмент бүр зүг туулцсан тий байв. Тэгээ гой зочин баг маг гэж тавьж байгаа. Зочин баг маг нь яг хөө баг магаас нэг 2 жерси мерси гаргаж ирээд тэгээ ацтмаас нь тодруулаад тэдэртээ ингээ бэлэг мэлэг өгдөг ч юм уу. Баг бол нэг 2 жерси 3 жерси нэг тоглолтын дээр өгчих бол ямар ч баг бол ямар ч асуудалгүй тараач те. Бүм бүгд асуудал байхгүй. Тэгээд ийм байдлаар татахгүй бол хитрхи олон улс гэж яваад тах юм бол бид нар яг ингээл байгаа л. Тий. Зүгээр л санал сонсох хүмүүс сонсвол тэгэл аав нэ заахгүй л тэрлээ те. За. Ингээд дуусах уу? Болцсон аа. Болж нэр. Та дөрөв бол яриад байгаа амар. Би тэр дуусах уу? Аймаа тавьчихвал.
Эрэгтэй багууд 1-р тойрогт 6 тоглолт хийхээс багууд өнөөдрийн байдлаар 3-4 тоглолтыг хийсэн байгаа. Одоо үлдсэн тоглолтуудаас онцлог тоглолт нь одоо 2 хожигдоогүй баг SC Hawks Хасуу Megastars 2 клубын баг байгаа. Клубын тоглолтууд байгаа. Тэгээд энэ хоёр тоглолтын одоо хоцсон баг нь баг тойргоо төрүүлэхээр юм чухал тоглолт үлдсэн байгаа. Тэр нь болохоор 11 сарын 23-нд тоглох хуваартай байгаа. За ингээ өнөөдөр битэрийн бас энэ жижигхэн подкастэнд урилгаар ирсэн одоо Үлзий Бадрах энэ хамгаалал хоёртой баярлалаа. Тэгээд бас битэрийг бас энэ дэмжиж жижигхэн энэ одоо Монголын болоод хөрөнгө оруулалт хийж байгаа жижигхэн юм бас ирсэн та хоёртоос баярлалаа. Тэгээд тэмцээнд нь бас тайлбарт нь амжилт хүсье. Баярлалаа. Хурж зориулсан баярлалаа. Хэрэг маань одоо маш гоё контент эхлүүлсэн байгаа. Эхний дугаарыг үзсэн, 2 дахь дугаарт урилгаар оролцсондоо бас маш их баяртай. Дараагийн дугаартууд бас илүү сонирхолтой гоё мэдээллүүд ороод явах бах. Урилгаар оролцсонд маш их баярлалаа. Би бас эхний дугаарыг үзчихэд бас айгүй баярлж байсан. Бас удирлын тухай бас олон контент байдгүй шүү дээ, тий. Ерөөсөө Бас ийм үзэгчдэд айгүй хэрэгтэй мэдээлэл өгөх ийм гоё контенттэй болж байгаа байна гэдээ бас үзээд айгүй их баярлж байсан. Тэгээд одоо энэ дугаарт нь урилгаар ирж оролцсондоо маш их баяртай байна. Тэгээ урьсаа ах нартаа бас баярлалаа. Тэгээд ах нартаа бас нэг өрөө суугаад ярилцаад бас баярлалаа. За тэгээд үзэгч та бүхэн одоо Монголын дээд лигээ степ аренадаас ирж үзээрэй. Тэгээ удахгүй бас хотын тоглолт мөн бас хөдөө орон нутгийн аялын тоглолтоос болно. Тэр үзэгч та бүхэн бас үзээрэй. Бас битэрийн YouTube сувг болон одоо Facebook хуудсыг дагаж бас бид одоо энэ хийж байгаа ажлыг бас дэмжээрэй. За баяртай. Бүх хотын тоглолтын дээр санал асуулгаа сайн өгөөрэй. Надаа.